Hallo, herzlich willkommen zu Deutsch lernen mit Urna. Сайн байцгаана уу? Герман хэл сонирхчдоо. Герман хэлний бичгийн шалгалтын нэг хэсэг нь заавал захаар бичих даалгавар байдаг. Энэ удаагийнхаа дугаараараа хэрхэн германаар захаар бичих вэ? Юуг анхаарах ёстой вэ? Түүнтэй холбоотой жишээ даалгаврыг хамтдаа хийцгээе. Германаар захаар бичихэд анхаарах зүйлс гэвэл нэгдүгээр Briefkopf буюу захааныхаа баруун дээд үнцэгт хаанаас газрынхаа нэрийг он сар өдрөө бичнэ. Хоёрдугаар Anrede буюу мэдчилгээ захаа бичиж байгаа хүндээ мэндийн нэр нь гэсэн үг. Гуравдугаарт Brieftext буюу захааны үндсэн агуулга яах гэж бичиж байгаа талаараа бичнэ. Хамгийн сүүлд Briefschluss буюу захааныхаа төгсгөл Баяртай гэж хэлээд дараа нь заавал өөрийнхөө нэрийг бичих ёстой. Захааныхаа дөрвөн хэсгийг дэлгэрэнгүй ярилцгаая. Нэгдүгээр хэсэг буюу Briefkopf, Datum, Ort гэж байгаа. Энэ дээр болохоор хаанаас хаана байгаа газраа тэгээд он сараа бичнэ. За жишээлх юм бол энэ дээр Köln гэд хотын нэр байна. Араас нь 15. Mai 5 сарын 15 2021 он гэж бичсэн байна. Захааныхаа 2 дугаар хэсэг рүү орцгоё. Anrede буюу мэдчилгээ хэнд хандаж байгаагаа бичнэ гэсэн үг. Энэ хэсгийг албан ба албан бус гэж хоёр хуваадаг. Албан гэдэг нь та хэн нэгэнд албаны хүнд хандаж байгаа бол заавал захаагаа эхлэхдээ зээгээртэй Damen und Herren эрхэм хүндэт хатагтай ноёдоо гэсэн өгүүлбэр байна. Энийг болохоор та яг хэн бичиж байгаагаа мэдгүй тохиолдолд ингэж бичнэ. Хэрвээ албаны захаач гэсэн та тэр хүнийхээ нэрийг мэдэж байх юм бол нэртэй нь бичнэ гэсэн үг. Жишээлх юм бол Sehr geehrter Herr Müller эрхэм хүндэт ноён Müller. За эмэгтэй хүн байх юм бол Sehr geehrte Frau Müller. За энэ дээр анзаарсан бол хоёулынх нь geehrte гэсэн төгсгөл нь өөр байгаа. Эрэгтэй хүн дээр Sehr geehrter, эмэгтэй хүн дээр буюу Sehr geehrte гэж төгссөн байгаа шүү. Бас нэг анхаарах зүйл бол энэ өгүүлбэрүүдийг бичсний дараа араас нь заавал тасдал тавиад дараагийн өгүүлбэрээр жижигээр эхэлдэг шүү. Албан бус захаа эхлүүлэхдээ Hallo гэж эхлүүлж болно. Жишээлбэл Hallo Mutti, сайн уу ээжээ, Liebe гэж бас эхлүүлж болно. Liebe Paul эрэгтэй хүн дээр залгасан байна. Liebe Sandra эмэгтэй хүн дээр 3 дугаар хэсэг буюу Brieftext. Захааны үндсэн агуулга. Энэ дээр та шалгалтын дээр байлаа гэхэд үндсэн даалгаврын хэсгийг бичнэ гэсэн үг. Энд мэдээж даалгавраас шалтгаалаад өөр байна. За ерөнхийдөө захаа бичгээд юуг анхааруулсан хүрээ гэх юм бол захаагаа эхлэхдээ хүлээн авах чахаа биеийн байдлыг асууж болно. Тэгээд өөртөө холбоотой сонин сайхан юу болсноо бичиж болно. Төгсгөлд нь мэдээж хүлээн авахчаасаа асуулт асууж болно. Тэгээд захаагаа төгсгөж болно. 4-р хэсэг буюу Briefschluss захааны төгсгөлийн хэсэг. Захаагаа төгсөхдөө баяртай гэж шууд төгсөвчдгөө. Энэ хэсгийг бас 2 хэсэгт хуваадаг. Албан ба албан бус. Албан захааг төгсөхдөө заавал нэг freundlichen Grüßen буюу илтгэр мэдчилсэн. Тэгээд өөрийнхөө нэрийг октогоор бичнэ гэсэн үг. Жишээлх юм бол Anna Müller. Хэрвээ найзуудтай албан бус захаа бол захаагаа төгсөхдөө Liebe Grüße илтгэр мэдчилж bis bald гэж бас баяртай гэж бас бичиж болно. Тэгээд доор нь өөрийнхөө нэрийг заавал бичдэг шүү. За тэгээд дараагийнхаа жишээ даалгаврыг харцгаая. Бичгийн даалгаврын хэсэг нь иймэрхүү маягаар
асуусан байдаг. За даалгаврынхаа асуултыг бүгдээрээ хамтдаа уншицгаая. Ihr Chef, Herr Lehmann hat bald Geburtstag. Tаны дарга ноён Lehmann удахгүй төрсөн өдөр нь болно. Hat Ihnen eine Einladung zu seiner Feier geschickt. Тэр танд баярынхаа урилгыг илгээсэн байна. Schreiben Sie Herrn Lehmann eine E-Mail. Та ноён Lehmann захаа бичнэ үү? За энэ дараагийн хэсэг болохоор та захаандаа юу дурдахыг хэлсэн байна. Bedanken Sie sich und sagen Sie, dass Sie kommen. Урилга илгээсэнд баярлснаа илэрхийлээ та очихоо бичээрэй. Informieren Sie, dass Sie jemanden mitbringen. Та хэн нэгнийг авч очихоо бас дуртаарай. Fragen Sie nach dem Weg. Яаж очихоо асуугаарай. Ингээд бас хаяг байж болно. Schreiben Sie 30 bis 40 Wörter. 30-аас 40 үгтэй захаа бичнэ үү? Schreiben Sie zu allen 3 Punkten. Хуржийн дурдсан 3 хэсгийг заавал оруулаарай, бичээрэй гэж байна. За дараагийн хэсэг дээр би захаагаа яаж бичснээ та бүхэнд харуулъя. Энэ захаан дээр түрүүний даалгаврын дурдаараа гэсэн 3 хэсгийг гурвангийн дурдсан байгаа. Энэ захаа болохоор хагас албан ёсны захаан дарагтаа бичиж байгаа учраас за захаагаа эхлүүлцгээе. Sehr geehrter Herr Lehmann, эрхэм хүндэт ноён Lehmann, vielen Dank für Ihre Einladung zu Ihrer Feier. Баярын урилгад маш их талархалж байна. Баярлалаа. Ich nehme den Termin gerne wahr. Би энэ урилгад одоо энэ баярт очноо, цагт очноо гэсэн өгүүлбэр байна. Und wenn es möglich ist, noch eine Begleitperson mitbringen. Хэрвээ боломжтой бол би дахиад нэг хүн дагуулж очиж болох уу? Könnten Sie mir bitte noch schreiben, wie ich zu Ihnen finde? Та надаа танах руу яаж олохыг бичиж явуулна уу гэсэн асуулт байна. Vielen Dank und herzliche Grüße. Баярлалаа. Чин сэтгэлээсээ мэндчилж байна. Anna Müller гэсэн байна. Захааг иймэрхүү маягаар бичиж болох нь захааны үгийг тоолохдоо утгар, артикл бүгднийг хамтдан тоолдсон шүү. Миний энэ захаа 43 үгтэй болсон байсан. Тэгээд захаа бичихтэй одоо хэтэрхий бас баг бичиж болохгүй тэр даалгаврын дагуу үгээр тоолоод бичээрэй. За тэгээд герман хэлний шалгалтанд хвчлэн герман хэлний курст бүртгүүлэх хин нэг найзынхаа төрсөн өдөрт очих үнтэй холбоотой даалгаврууд нэлээд байдаг. За тэгээд та бүхэн гэртээ сайн бичиж давтаж үгийн баялгаа сайжруулаарай гэж зөвлөмөр байна. Auf Wiedersehen, баяртай. Герман сургалтын амжилт хүсье. Viel Erfolg. Deutsch lernen mit Durna суугаад агаарай. Баяртай. Tschüss.